Янгат мөнгөний янзсан цагаан хийх хариулдаг. Холын хончих хүмүүхөө гэрээсээ суухгүй яг юу юм бэ? Чи нэрээ. Ийм жоох юм бижиж. Өвгөө хүн ширэтэй монч шүү. За миний ном үгүйсээ болох юм ш. Гэхдээ та нотон боргос матад яг юу гэдэг вэ? Ах нь. Арга савар яг санаатай л. Наатах чи галдаа хийх модгүй. Малаа услах горихгүй говийг л хийдэг гэдэг. Ардаараа дүүрэн бодтой арга сайхан хангаачин бол аргалаар утаа өгүүлэл ялан шомбол үргэнүүл гэж ашиглахаас тэгж ашиглахгүй ш тах минь. За. Та ингэ цагаа үрч хаад хойлогоо павжичия. Өвөө гэж тоглохоор яг муу өстө тоглоом гэж тоглолт юм л. Тэр чи ямар ахын. Сайн чадах биш үү? Тэгэд ягаад дээр хойлоо тоглосон чинь чи намайг чадахгүй байх энэ тэргээл загнаад байсан биз дээ. Тэрсэн. Тэгээд чирнэ. Ханагсгээд хоньны хараас мартахгүй болохгүй. За энэ ерөнхийдөө болчлоо. За энэ сайхан аргыг чинь өрөөд аргал түгээд хоньны хараас явж хат. Цаг хугацаа хурдан өнгөрөхөөс гадна сайхан дулаацаа цайхан байдаг шүү дээ. Тийм үү? Тэгээд чирний хангаа газар алсын бараа харах гэхээр уулсан дүн хийчээд. Харин манай говьд бол алсын бараа хараа бодлоо зөгцөлж суух. Сайхан байдгийг шүү дээ. Та ер нь тэгээс бие зовж байгаа. Хоноо ойрхон бэлчээчээл сүлжээтэй газар уцаараа тоглоод болохгүй болоод ирвэл дрона тойруулчихлаа. Тэр тийм ээ. Өвлжөөнийхөө өвсийг идүүлчихээр хавар энэ идэд чинь хэцүү болдгоо шүү дээ. Ер нь хоёлаа удвал уламж шинжлэх хоёрыг хослуулад овоо одоо том малчуухан гарах гэдэг юм да. За хоёлаа гарья. Өвөө эмээ хоёр бидийг халижил. За. Эмээ усан нүдлээ тахыг бодвол мядаг муу мам хэрэг тэрчэлтэй. Мядаг гэдэг чинь юм блэ? Миний наад зэгч өвөө эмээ хоёр баг охин. Үгүй и бүсгүй юм хөргийгээд хотод зургуулд оруулсан чинь нөгөөтгнөөс жилийн чөлөө аваад хоосон толгоос арилчаад аригтаар суугаад шоудуудаага сурахт. Тийм үү? Харин тийм ээ. За. Одоо юу н гарч хэдэн хөхөрт өсөхгүй бол манай өвгөн чинь өглээд унаа штэ. Харин тийм ээ. Хоёлаа гэж шиг их баг хоёр өгч загнал биш байлаа. Заас тэгээд. Тэр сахалын баян бодрч байгаа юм чи. Айгуул манай өвгнийг шинэ хонжинтой болсон гэд таныг авах гэж ирж байгаа хөө. Энэ бас нэг зүүрсэн талгай өвлийн хөхөөтөнд ганц хүмүүс эхлүүлээл хондоо шигшээ аваад идэв. Гэхдээ хөө янгатын ядан ирж байгаа заяа хотоо буцаад. Тэгэхээр саагүй сайхна айгуул өөрөө хондоо шогшчихлаа. Би яг мэдчихээн харцаа. Энэ саагүй сайхна гэж яг хин бэ? Манай саагалын өнгөний ганц хүн аавынхаа хөрөнгөнд нь ирсэн. Тэнгуутаа ингэж айгуу саагүй айгуу нэг. Танин юм бэ? Чи ер нь ийм жоох юм байж үуч томчуудын тухай их юм ярих юм аа. Аргатай хүн байгаараа чи аа. Даргаатай би таацсан. Дахиад нэг багш. Хөөж. Гэхдээ энэ яг нэг юм өртөлцөө явж байгаа. Манай өвгнийг уруу татах вэ? Имийг Америк явсан гэд
эзүүсэж яахгүй. Яа имийг байхад бол хэрээр явдаг гэсэн. Одоо ингээд явцсан болохоор эзүүшлээд байгаа. За. Боллоо. Харъя ил. За. Чү. Чү. Ой. За. Амжиргаа тунгаа шүү дээ. Усандаа явж байгаа. Чинь хүнд нэр очоогдох болооч. Хөө. Чүйл наадах чинь хүний нэр төр талцсан хэрэг болно шүү. Оо, намайг яг он шидлээгээд ийм нь хурдаг байсан. Энийг чинь нэг өөр. Чиний үе нэг өөр манд минь. За сайн байцгаана уу. Ус авчаад хөдлөх гэсэн чи дугууны хийг гарч чад. Гэхдээ лайв хийх цаг болох гээд бүр стресстэй дэжээлээ. За залуу нэр хэм бэлээ? Мөнхөө. За мөнхөө. Найздаа энэ дууг нэг сайхан хийлээд өгөөч. За тэгт. Найзынх нь дайвын цаг хацрахад зэрэгэлдээ хідэн сумдаас захиад авчихудаас 5-3 цаас нь хаавдээ тийм ээ? Тийм ээ. За энийг лайваа хийнэх. Сүлжээ байна уу нөгөөч. Аргагүй амжиргаа тунгаа юм да. Юу? Саагүй сайхна. Шал дэмий хөдөлж байгаа. Амжиргаа тунгаатай сууч сайн байгаа юм. Амжиргаа тунгаа. Сайхна тоог нь сайн. Сайхна да жөөхөн сэтгэл. Чи бас хин хийх юм. Там явах байд юм. Ер нь одоо намайг яагаад амжиргаа тунгаа гэсэн ойлгов. Шинээс болоод. Ер нь машин амжиргаа өөрөөс амжиргаа юм байна. За админ одоо энэ сайхан дугуй хийлэгчин дээр захиалга авахар боллоо шүү. Эхний 10, за 20 хүнээс захиалга авъя тэхүү. За 20 хүнээс захиалга авъя. Али хоёроо наад юугаад дугуй хийлэгчнийхээ хайрт гэдэг хөтөд байлаа. За админ тэгээд энэ комед хийстэй дансаа. За ингээд дансаа байршуулчих. Яа та нараа сайхан 20k хийгээд гүйлгээгээ сайхан баталгаажуулаад явчаарэ манайхаа. Админ та нараа хідэнээсээ баттай сайхан найдвартай чанартай бүтээгдэхүүнийг зардаг шүү дээ. Та чи яагаад байгаа бэ? За чадаач. Яа та нараа харж байна энэ хараа. 20 мянгаар та нар ийм сайхан дугуй хийлэгч хаанаас олж авах вэ? Энэ харж байна. Дотроо нэмэх хасах артиктэйгаа, бактайгаа, холбогчтойгоо нэг авцсан байхад та нар зүгээр өстэй. Насны сайхан хэрэгтэй болох юм байгаа шүү та нар маань. За тэгээ баяртай манайхаа түр баяртай. Эргээд орой тайваар уулзъя. За иди. Ишо. Тэгээд. За ингээд. За ингэсгээл даа ордог. Али хөө. Яа болох. Тэгээд дараа тавьчих. За баярлалаа хоёр. Би одоо явж ааруулныхаа тавийг хийхгүй зогсохгүй. За болгоомжтой яваарай. Маргааш шигэдэ хот явна. Захих юм байл яриараа хөө. За. Мөнхөө. Тэгж байгаа дараа тухтай танилцъя хөө. Одоо найз нь жоохон яаруу явна. Тэгээ. За. Байна уу? Миний өгнөр сони юутай
За би яах вэ? Уулын мухард өвлжиж байгаа нэг мө өвгөнд одоо сонин сайхан ч юу байд. Би энд ч бас ялгаагүй. Охноос өөр хэрэг нэвтрэлцэн хүнгүй байж л байна. Өглөө басаа тань руу залгахыг хүүргээ залгаж нэг сонин сонсох юм да. Ч ялгаагүй. Өвлийн өдрийн нэг одоо богинохны хэлэх үү. Гэрт орж им гадаа гарч ээр болсоор этлэгэл өдөртөө өнгөрч. Бано. За. Одоо удахгүй хавар болж мал төлөллөө яадаг шүү юм байгаа юм мэдэх. Энэ мө бор хүүгээс өөр над тань болж байгаа хүн алга. Өөдөө өгшин минь. Өгшрөх тусам үгч үнгүй, үр хүүхэд дээж, үн хүндгүй болдгийм биш үү? Энэ эдэн хүүхдийн төлөө насаараа хоёулаа хамтдаа зүтгэжгээд насны бүксэнд дэлхийн хоёр талаас нэг цаг тавламаар айда яриа сууж явах ч гэжтэй. Өнөр өтгөн айлын тэргүүн Ос түмэндээ үнэлэгдсэн хүн шүү дээ. Хүн сая залгасан. Аваагаа хаврын их ажлаас өмнө имлэг твтүүлнэ гинэ. Би нохонд өглөөл суун. Сар шиндээс өмнө нутаг буцсан гээл. Тэгсэн юу гэж? Чид захиалж өгнө л гэсэн одоо тэгээ хизээ захиалах юм байгаа. Даштай юу та? Нөгөө шар талгаатынхаа сүүг өгөх цаг нь болчихжээ. Эргээ залгая би. За тгий хөө. Залгаарай хөө. Тэгээ хурдан залгаарай хөө. Тэгээ. За. Энэ жилийн сургалтын төлбөрийг чинь хөл бүтнээр нь намар чамруу шилжүүлсэн. Чи чинь сургалтынхаа төлбөрийг төлөөгүй юм байл шүү дээ. Сургуулиасаа жилийн чөлөө авсан гэж сургалтын албанаас чинь надад утсаар ярьж хэлчихлээ. Юу хийгээ яваад идэх чи? Номын санд суулаа муулаа гэдээ орой гараад явдаг. Бүтэн жилжингээ ингэ явчихсан юм чи хаашаа? Чамааг нэг эрдэмтэй номтой хүн болгочих гээд хааваас уулын мухар сахаа сууж байгаа үстэй. Энэ хийдэмий ингэ сэлгүүцчихээ оронд хэдэн мал дээр очоо байж. Юу ээ би хөдөө явахгүй. Би энд чухал ажилтай штэ. За чиний чухал айл гэж ямар юм бэ? Хичээл сургуульч юу очоод. Ээж өдөр болгон наашаа хааваас Америкаас ярьж байна. Наад хүүхдээ чи хичээл сургууль нь юу болж байна гэх юм. Юу гэсэн үг юм? Ээжийг та өөрөө наашаа ир гэж хэлээч дээ. Игч том хүүхдээ ээж аваараар өсгүүлсэн биз дээ. Одоо тэгээ багаагаа хүртэл харуулна гэд хаваас Америк руу аваа явцсан. Би л хөдөө явж чадахгүй шүү. Мэдла маглаад гараа. Суухгүй. Суу гэж штэ. Би хөдөө явахгүй. Маа. Юу юм? Аавын төрүүчийн шинжилгээний хариу. Дахиад нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн байна л. Тэгээ баярыг наашаа авчирч энэ олон улсын тэмцээнд нь бэлдүүлэх хэрэгтэй шүү дээ. Мэдээ. Мид очиод гэр орондоо эзэн болоод байж л д. Би одоо тулгаатай яриад юм мэдв. Маргааш яваарай. Байна уу? За тулгаа. Чи маргааш хөдөө явах хэрэгтэй боллоо. Манай медгаг аваад явна. Эрэхтэй аавыг манай нөгөө баяратаа аваад ирэх хэрэгтэй байна. Тэр аав нэг шинжилгээ өгөх шаардлагатай болоод. За, өглөөрт гараарай. Би чухал ажилтай штэ. Чиний чухал ажлаас аавын эрүүл мэнд чухал байна ойлгож байна. Маргааш өглөө явна шүү.
Энэ мөнгө ах. Муухан эмэгтэй хүнээс сайхан сайн идэг юм биш үү? Шар тасмас нүртэй байлаа. Муу эмээг санчлаа. Тийм үү? Цоггийн том хүнийг юу гэх юм? Энэ ястаа их хүүхний баг хавдах шүү. Би багч бэлчээрэн том хөнгөх нь өөнийг илэх цаг нэрнэ өө. Та харин урт наслгалагч. Оо! Ухаха! Сахар дагаж тамаа маш ирж байна. Яг мөр ахха. Үндөө. За зам саадгүй явж ирээ хөөхөө. Тэгсээ дажгүй явж ирлээ. Үчи тэгээ ясаар ирдэг. Харин дарга завгүй болчоод мядгийг хүргэж өгөөд баяраа хоёрыг авчираарай гэсэн. Баяраа хөөгийн маань одоо амралтанд дуусах болоогүй байхад заавал аваад ирдэг юм учиртай юм лээ. Харин нэг тэмцээнд оролцуулах гэж байгаа гээд. Ямар тэмцээн гэлээ баяраа? Дрон кодчлалын тэмцээн үү? Миний муу галын зээч сүрхий юм шүү. За энэ нэг готгонсон охиныг одоо яана. Гэртээ ирээд ингэж байгаа хүн энэ хар хүүтэнд хараад алхачихгүй байхад. Ярич үгүй хаа. Юус эхэлсэн юм байх чинь. Харин тийм ээ. За мөнхөн. Чи эндээ одоо голлох хүн байна. Манай чи ирэх шүү дээ. Ямар сандаа гэртээ ирчихэд машинаас буухгүй суугаад байгааг нь харж байгаа үст. Гайгүй илгүй дээ. Ер нь та шинжилгээнүүдээ сайн өгөөд би сайн амжилуулж ялгүрээ тэр. За тэгвэл хөдөлгөө өгөөрэй. За тэгье. Өвгийнхөө зүнхийг аваараа мөнхөө. Чи гэрээ хаагаад ирчээд машинаас буухгүй. Яаж гэн? Юу гэсэн үг юм? Би та нарыг бодож байгаа шиг тийм шоуч нь тэмүүлж биш шүү дээ. Аав нь яаж мэдвэ? За сайн баруу та. Сайн байна уу? За. Сайхан үлдэж байна. Сайхан. Мал сайхан тогтож байна уу? Сайхан тогтож байна. Хүн ирж байхад анзаарахгүй юу урлал суундаа хөөх. Би нэг юм үндэс олсон.
Тэгээд хос хүн сэлчих санаатай л үзчихв. Алив сонирхож болох уу? Маа. Би нэг тийм орон одгоо хүн биш шүү. Зүгээр л энэ хоньны бэлчээр дээр цаг нөхцөх санаатай л ийм хийж. Алив хөө. Ээж маань намайг мотор юм ихэд хахаар айж өгсөн. Сайхан орлжээ. За. Одоо цагт хөдөө гарч маллах хүн ховордож дээ. Малд нүттэй сөрхийг хөөрлөө гэж түмэн өвгөн ярьж байсан аргагүй л юм байна. Тийм үү. Өглөө мянгатынд хар машин ирж харагдаж байсан хүн ирээ юу? Тэгсэн. Нэг мургаан жолооч ирнэлээ. Тэмүүгой баяраа хоёрыг авч явах юм баха. Харин зөрөөд мядаг ирнэлээ. Мянгатын хүүхэн мэдэг ирнэ гэдэг учиртай шүү. За би мартъя та. За. Хөөе. Би чинь зүгээр үү? Хөөе бүсгүй. Би чамтай яриад байгаа юм. Чи хэн бэ? Мөнхөө. Нөгөө аав яриад магтаад байсан. Олдохгүй эрд нь олдчихсан юм шиг л. Магтаал сүйд болоод байсан. Хончин нь уу? Тийм л баг. Чи чинь гал өсөө түлээгүй юм уу? Хоол ундаа хийгээгүй юм уу? Хөөе залуу. Чи битгий андуураад байгаарай. Чи манай хончин болохоос би чиний зарц биш. Чамааг бодвол аав чи настай хөгшин хүн гэхэд орой орж ирэхэд халуун хоол, халуун цайтай байж л байдаг юм да. Хөөе. Яг цагаа тулвал би шалыг харин ч нэг угааж чадна за. Хаягыг ч гэсэн тултал угаана. Хоолыг ч гэсэн хийж чадна. Гэтэ би хийхгүй чи өөрөө хий. Цааз. Наад үгээ чинь хаан сонслоо. Тий. Фэйсбүүкээр гараад илүү. За яг. Тэр цаг чинь хизээ тулахыг харж ил бай. Юу юм уу тэнийг барлагч? Ажилтай ах чи. Ясгүйт. Чи лавшаа гэдэгт яадгийн. Алигтах юм биегүй. Танаг ирчээс хөөрхий. Хаач. Хонжинд янзын хөөрхөн гэр бэлдэж өгчээ. Аргачгүй үз. Олигтойхон гэр бэлдэж өгөхгүй бол айл амтмоо илэх байлгүй дээ. Мянгатын нэрэнд цөвтэй тийм ээ. Чи хүн орж ирчээд хахад
Аюуны амсар зуулгадаг юм уу? Тань шиг хатагта. Нэг мө хончны хоолыг тоож идэхгүй гэж бодоод өөртөө аяг шөлөглөжлээ. Үчиж харьяастай. Эмэгтэй хүнтэй яаж харьцаач мэддэггүй мал байна штэ. Нэвтрэл муутай амтан бэ яас. Сайн байна уу эмгээ? Үгүй. Эмгэн байна гэсэн чи өвгөн байсан ба штэ. Сайн байна уу та? Сайн байна уу? Гоо та чинь хаанхын хингэж цагаач вэ? А? Гоо манай нутагтлаа ингэж араг үрч баас түүдэг амтэнч байхгүй. Энэ баян ханга хишиг байна та. Арай чи ийм дээрээ тулахгүй шүү хүүхэ. Мэдүү. Та тавлаж сонсон бол мөрөө хөөгөөд явж үз. Би хонио хариулж аргалаад үе. Хоо! Баас олон хөхтэй байхад мянган малчин төмөнгөх овоо сайн хончинтой болчлоо. Хүргэн болчихгүй гээд хүн сандаргаад байсан. Барагтайхан навтан байсан байж штэ. Мядаг шиг ороо хүүхэн барлагтайгаа сууж бадгаа чирэхгүй байлгүй дээ. Пи! Та хүрээдэг үү? Та дэше суугаад цай авч. Би таныг ирнгээд цай ам бэлтчихсэн байсан. Гата хүйтэн байна. Ашгүй та харин эрт ирлээ шүү. Яг цагаа тулахаар нэрэж ажилсаг өсгүй юм аа. Харин тэр цаг чинь ямар ч урдан тулж яах юм? Тавлаж явах шүү. Би гэдэг хүн чинь олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг. Манайхан намайг ойлгохгүй. Шөнөөр шоудлаад хөлбөө үлээгээд байдаг. Тэр чинь тэгээд ямар шүү ажил байх вэ? Олон улсын хөрөнгийн бирж болохоор шөнийн ажиллаа хийгээд өглөө нь жаахан унтаж амраад өдөөс хойш дахиад л ажиллаа үргэлжлүүлдэг. За. Би ч ямар мэдгүй ш. Өнөөдөр таныг явсны дараа манай интернет сүлжээ тасарчаад тэгээд арай гэж салсан хэсгийг нь олсон. Тэгтэл харин тасарчихсан байна лээ. Өгөхөр тоглолт гэж тасалснаас гарцаагүй баг. Тэгээд арай гэж уул руу матаж сүлжээтэй газар болоод тунгаатай холбоод ирсэн. Тэгээд харин тунгаад би кабель цагчихсан. Маргааш өглөө гэхэд ирчих байхаа. Тэр арилжаа чинь тэгээд хэр вэ?
Их үедээ ч би учрыг ойлгохгүй нүдээ улаад л суудаг байлаа. Шүнжин суудаг байсан. Одоо харин жаах учрыг олоод л юм. Тогтмол аажмаар өсдөг хувьцаал худалдаж авах хэрэгтэй юм шиг. Овсгойтой л үсгүй байна. Таны хэлсэн шиг тийм ч арчаагүй анхаагүй амтч биш шүү би. Харж байна. Ажилгүй анхаагүйгээр нь дуудаадсэн. Мянгат малчны охин ажилтай байх ёстой л гэж бодоод байлаа. Та тэгээд хэдэн мянган малтай айлын хүү болоод ийм сөрхий ажилтай байдаг үлээ. Миний ажилтай ахиатаг та яаж мэдэв? Ичинд хийсэн үхрээшээр гадаа савчин дээр дэлгээтэй байсан. Аав харин тэрийг харчгаад өглөөд байсан байхгүй юу? Би гэж хөшин толгой чадал тэнхээ хөрөхгүй юм. Энэ сайхан эдийг хэрэггүй хог болголоо гэдэлсэн. Та харин тэгсэн чинь тэрийг гамдаж зүсээд сор хийж байгаа юм. Хайр имийг яаж хаях вэ? Эр хүнд чинь эрхий ороох суух хэрэгтэй. Та орж цай уу? Би наадах чи нэг сонирхож үзэж болох уу? Танаа энтхийн ч аргал түн гэж байхгүй юм шиг дээ. Мод түлээгээл ахиухан бэлтгэх хичээдгийг. Би харин таныг яах гэж ингэж үхрийн баас түүж өөрийгөө зовоож байгаа юм бол доо гэж гайхах юм. Зүгээр баасч биш дээ. Манай говь руу төлөө түл шавар болохоор аргал хөржөнгөө л төлнө. Аха. Амоо ээж минь ингээд аргал түүж явдагч. Тэгээд ингэж төвсөн аргалаа сумын төвийн айлуудад зарж намайг өдий зэрэгтэй хүн болгосон юм да. Тэгээд аваа болсон хойно үе тэнгийнхэн маань аргалчны хүүхэд гэж намайг шоолоод тэгээд би ээжийг наад аргал түүж зархаа болоо гэж элдвэлж мөн ч их зовоосон доо хөрхийг. Би наадах чи нэг оролдоод үзье. За. За эхлээд энийг. За. Энийг. За. Нэг гараа хийн. Энийг юу? Ингээд тохоогоор. За. За тэгээд хоёр мөрөндөг өрөөд авуулаад. За. Яа, буруу хийднэ. Буруу ээ. За, ингэр. Энэ хоёроо эхлээд ингээд доош хагалсуу. За. Ингэж доош нь харуулж бөөгнүүлээд. За. Дэш нь харууллаа. За. Доош хагасуулаа. Гэж хүчтэй аваад арш нь ойрхон мөрөөд авуулаад ингээд хийн. Бөөгнүүлээд. Авлаа. Муу ээж минь хэлдэгсэн. Урдаа байгаа энэ аргалыг аршинд авуулж шидэхээр урд байгаа саа тодхорыг аршаа давуулж шидэж яана гэсэн үг гэж. Тэгээ сайхан сэтгэл тайтгардаг. Аха. Нэг бодлын бясалгал юм уу да? Таны ээж их ухаантай сайхан хүн болтой. Миний ээж юу? Миний ээж
сайхан хүн байсан юм аа. Нэг жилийн цэргийн албад мордсон хойно ээж минь би гинтхэн өвдөд чөлөөгөөр очих юм хүлээж төслөв. Өөд болцсон. Ээж гоо нутагтаа очих. Зүрхээ гомаа. Таны гоочлаарай. Цэргээ салагдлаа гэж оюун нөхдөөгөө баахан арх тарс болж нилээд тоноод. Тэгээд нэг өглөөс ирсэн чинь нөгөө найз нөхөд гэдээсэн хүмүүсээс маань нэг нь ч байхгүй. Ганцаараас ирд юм. Тэгээд хүн лим чинь ажил хийж аяг хоолны мөнгө олъё гэж бодоод ажил хайлаа. Тэгсэн над чиг маят нэг ямар л хүн таахгүй. Тэгээд харин нэг өглөө дэлгүүрийн үдэн дээр толгоогоо ганцглаа сууж исэн танаа мэгмар ахта таарахгүй юу? Аа. Биш. Дүүхүү. Энэ тэрэг чинийх үү? За яах вэ? Нэг хэдэн шуудаа хэрэг зөөх гэсэн чи зөөгд өчхөө. Би мөнгөний өгнө шүү дээ. Мөнгө өгөх юм. Харин тий. За. Энэ хэрэгнээс аваад ингээд ингэ. Тий. За, болсон шүү. Баярлалаа. Дахиж авна. Аа. Сүүлийнх нь надад. За. За баярлалаа. Тэгэл ястаа нөгөө чиний хэлдгээр танаа барлаг болсон да. Барлаг гэж хэлсэнд намайг уучлаарай. Үн лим чинь. Та тэгээд нутаг буцах уу? Хоёр 3 жилээс маа ээжигээ орчоосон газар дээр очих санаатай байгаа. Хүн шиг сайхан эхнэр хүүхэдтэй элэг бүтэн болчоод ээж дээр эртхэн очих минь явдаа гэж одоо ч гэсэн санаа зовдөг л. Тэгтээ ханхаагаад нэг сайхан очиход дээр ирэх байлгүй. Тэг баха. За одоо болж шít. Одоо зөв үү? Одоо зөв. Аль би яа. Би гэж хүн бас л адилхан өөрийгөө олохгүй л явна. Ээж гэж хаавал Америкт ихчийн хүүхдүүдийг хараад ихчийн томныг ээж л бас өсгсөн шүү дээ. Аав гэж хүн хөөрхи уулын мухар сахиад баяраа гэж нэг юм том дуурсан жижиг амтантай. Мэгмэр ахал энэ гэрийг авч явж байна ер нь бол. Хамаг ажлыг мэгмэр ах зохицуулж байгаа юм чинь. Хоёул ер нь орох уу? Цайгаа авах уу одоо? За тэг. Би ч сайхан аргал түүхийг сураад авлаа.
Энэ мө хар чавганцынхаа хард орж ийн үү те? Би чамайг өчнөө жид хайрлаад заяо. Би чамайг хандаад хойж явахад чи нэг мө энэ мө хончин балсгийн өгт орж байгаа мó? Тэм үү? Таасан чамтэн болтоо. Шумгош. Хамасрит. Хэмбачот. Адас юугаараа идэгч. Миний хайтаа бүсгүй. Худаатай навшаа. Чумоос. Навшаа. Талын хүмүүсийг талбай уужим ухаантай хүлээцтэй гэж ярьдгийг. Таныг ачаад авахад энэ үг ортой бодолтой шүү. Алиод нэг төрөөж дуугарахгүй. Налаагаад сууж байдгийг. Заримдаа ч таныг дууга хураач харчна. Гайхах юм байна. Манай нутагт бол хаашаа л харна ингээд цэлийсэн тал. Аха. Цээж тэнийч сэтгэл онгойгоод мөч сайхан шүү дээ. Харин энд чинь хаашаа л харна. Хангаар улс нүүрэнд тулчаад дасч өгөхгүй л байна шүү. Хангаа газар сайхаа. Уулын орой дээрээс голын бэлчрээр нүд бэлчээгээд хоол толгодыг харах сайхан байдгийг штэ. Тийм шүү. Надад харуулаач. Тэгэл дээ. Явах уу? Тэгье. Хоёул ингэсгээд морио тушчаад тэр уулын орой дээр гарыг. За тэгье. Арилжаа нам амжилттай. Ашиг орлого ариунтай. Амраг сэтгэл бүтэмжтэй. Ад гисэн бүсгүй шүү. Үшээ. Та хоёр чинь хааш юу явган нутгийн юу гэж явах вэ? Харин найз надад миний мөн найз чинь бүтэц үг шахсан байж тээ. За машин цоо. Гэрлэн төхөд өгөө.
чи манай мөр биш үү? Манай мөрдөө. Яа, сайн уцгааж байна. Чи чинь яхаараа манай хоёрыг явуулж өгдөг үлээ. Харин ч манай алдсан мордыг аваад ирж байгаа юм биш үү? Ямар тач баярлалаа. Бид хоёр алдсан мордоо хээрийн чон нохооны хоол болчих гэж санаа зовж ирсэн. Тэгвэл манай хоёр залуу мордоод буу хадаад эргүүлч. Би мядгийг аваад төрүүлээ явчих. Очоод сайхан халуун хоолцоо хийгээд хүлээж өй. Дөрүлээ ууцсных өнөөдөр нэг жаахан хүзэр тоглож хөгжил бий л та. Өвлийн орой уртыг хэлэх үү? Тэх үү? За тий. Яа. За. Яа, чамайг тэгж хэлнэ гэж бүр санасангүй. Дээрийн явдалд уучлаарай. Харин уучлах хүн би шүү дээ. Намайг уучлаарай. Мэдэг тунгаа бид гурав охоо орсон цагаас л бие бинийгээ маш сайн мэддэг нэг голын хүүхдүүд байна. Ямар сайндаа л аав ээж маань Мэдгааг ихнэрээ болгож яваад төмөнтэйгээ худург болох үедээ л гээд ярилццаад гэсэн. Мэдгч сайхан хүүхэн дээ. Дараа нутгийн залуус харамлахгүй гээд яхав. Аминда чамаас харамлж байгаа л энэ ухаантай. Би нэрээ үнэхээр тэнэг хүн юм аа. Ухаан жолоог бол чичрээ дайраад байдаг. Нэрээ өдөр би нөгөө алдсан адуугаа хайж яваад тань л хоёр мөр уяатай харна. Та хоёрыг унж байгааг мэдээд аминда чадах санаатай та хоёрын морийг аваад явчихсан юм аа. Тэгээд тэгсээр нь юу юуг л шуурах шинжтэй болоод харанхуй болчихдгийг. Тэгээд та хоёр санаа зовоод буцаагаад морин нөх санаатай л явж байгаа юм хөө. Уучлаарай. За зүгээр дээ. За сайн өнкөө хичээ. За на дүүнийг хитэ гараад аваад ирлээ. Та сайхан гаргаад авчи. Дүүнийгээс танилцуулглаа яа гэдгийг. Яасан хүт юм байгаа та чинь. Харин тийм ээ дүү ч одоо мөнхөл яруу явдаг шүү дээ. За манайхаа ороод ирээрээ админ нэг лайв хийх гээд байна. Танилцуулглаа юу. Байна уу? За сайн уу? Өдрийн мэндэ. За админ та нартаа ийм хөөрхөн нөгөө та нарыг хилээд исэн, сургалаад исэн энэ сайхан харуулаа аваад ирлээ. Юу гэнэ? Ёстой сайхан харуул байна лээ. Бэлгэн дөхөд их зүгээр юм байлээ гин. Гэхдээ тэгэлгүй яах вэ? Одоо сар шин болж байна. Бэлгэн дөхөд хичнээн хөөрхөн байна. Тийм байгаа зү та нар. За энэ харуулаа би чинь юу яалаа шүү. Сумын төвийн хатан сүмбэр дэлгүүрийн инхээгч. Та нар таниндаа инхээгчгээ сайн уу гэрэгчээ. Манаа. Сайн уу гэж байна. За та нар маань тэгээ сумын төвийн дэлгүүрийн сумын төв дээр байрлах хаан банкны баруун талч үү дээ.
Хатан сүмбэргээ дэлгүүр байгаа шүү. Ястай хамттай гоё ааруул байна лээ. Баярлалаа л гэн. Заава зүгээр дээ зүгээр. Та бүхнийгээ адмичстэй чадах чинээгээрээ чадах юмараа та нартаа туслахыг хичээдэг шүү. Тий. За. За ийм байна манайхаа. За эргээд уулзъя да. Тэгж аа дахиад орой гоё лайваар уулзъя манайхаа. Баяртай, түр баяртай. За ихчээ. Болчуу, тоолоод авчуу. За дүүн одоо бас өөр тийш яв шидэн лайв хийх ёстой. Явуулгүй горгүй. За баяртай ихчээ. За баяртай. Болоо явчихлаа шүү. Яас үт юм би ч гэдэг. За, сайн их хийгч. Сайн байна уу? Чи яасан бэ? Нүна миний тунгагийн лайв дажсан харуул. За, энэ. За, хэр хөлж бүгдийг авчиж өгнө. За, тэг. За, өөр байгаа мó? Өөр байгаа мó чи? Өөр байхгүй ингээд энийг сая зарагдчихлаа. Оо, тийм үү. Дөн тунгаа туслах санаатай. За, төлбөр тооцоог нь та нэг миний урдны өр тооцоотой нийлүүлээд хотноос очиод хон авчираа заяа. За. Их хийгч. Тунгаа даамаалтваа. За. Тэгээд хаана очиж тавих вэ? За яваач биш. Тунгаа хараач наа. За мөн цаа. Бадарчхан бууз хэр амттай болов та хүүхдүүдээ. Ямсын сайхан болсон. Бадарчхан бууз амттай өнгөтэй сайхан болсон гэж. Би дөрөв нийлэх юм болч энэ голынхоо айлуудыг буузагч ястаа шожигнуулах юм байна лээ. Тэгэхгүй яадаг. Одоо танаа буузыг хийчихэд ер нь энүүгээрээ дагнаад нэг томхон буусны үйлдвэр байгуулах санаатай л байна. Буусны үйлдвэр байгуулах юм бол манай тунгаа лайв дэж зараад та бутаа болгох байх. За яшка. Лайв чин тунгаа. За мөн бууцны хаамтыг үзээрэй. Мэдэг ахлагтайгоо чинь заавраар харинч бууз ажиллагаа хурдан боллоо шүү дээ. Тэглээ. Өнгөтэй харагдаж чи. 50 гэрээ. Түрүү их чихэд орлоо. Хөөхтүүдээ. Манай энэ жилийн бууз ямар сайн гарахтай болоо вэ? Янз. Ингээд 54 бууз. Түрүү их чихэд. Хөөхтүүд маа цаа уугаарай. Зөө за. Нийтдээ мянга юм. Гарч ирэх үү? За. Би нэг гарч ирэх. Аа. Одоо 1254 бууз. Нэмэт 250-ыг хийчих юм бол 1500 нэлээд гарчих юм байна. Бол. Одоо надад чинь тавиад. Тоо шүтээ болсон юм. Янз. Тэ хөөхтүүд нь албаны хүч олонгүй далай гэж.
нар хөх тэнгэр минь өр хүүхдийн минь өн мөнхөд ивэж хайрлаж яваарай. Сарсан сайхан шинж гин үү? Амар сайн уу? Сайхан шинж гин үү? Сайн явж гин үү? Сайн явж гин. Минь сайхан шинж байна уу? Сайхан шинж байна уу? Шинж байна. За миний хоч. Миний хүч сайхан шинж байна уу? Ана баяра мандаг. Өвөгийн сэргэлийн хүүг хэргийн эзэн гэж байсан. Дэлхийн тэмцээнд оролцоод Монголынхаа нэрийг гаргаад ялалт байгуулад алтан медаль зүгээд ирэх юм гэж ярина. Хэн санах вэ дээ? Манай баяра мандаг байна. Жухмаа жухам алс холоос зээх үгээ санаад охиндоо санаа зовоо суужлаа бич. Тэгсэн харин охин маань ийм сайхан буянтай ажил хийж байсан мэдлгүй л суужлаа би. Ээж надад юунд нь санаа зовдөг юм. Би ямар жоох хөөхтэй байна шүү дээ. Миний охин чи ээлжтэй нялх хөөгч үү? Аав маань ань түшигтэй ийм сайхан мал чичээнгөө залуу мөнхөө тэгээд хэлсэндээ биш баяртай байгаа шүү. Одоо харин мөнхөөгөө яаж явахыг торгоож авъя даа л гэж бодсон да. Тэр болох баха. За, мөнхөө тамхил. Сарсан сайхан хэлж гин үү? Сайхан шинжилж гин үү? Сайхан шинжилж байна. Янзын загсан байж тээ. За, буурал жил болирч уянтай жил ярьж байна. Голомт залгах ганц хүүгийнхээ галын таслах болсонд баяртай байна. Хаврын тэргүүн сарын бэлэгцэн өдөр та бүхнийг уран залж байна. Өөдөө сайхан. Монголд өөрөөсөө маш олон болтугай. Сайхан жил гарч байна хүүхдүүд минь. Али миний охины сайхан ая байж. Игчтэй аян болдог. Ирж буй жилдээ их дэлхийн хүн зам олноороо сайхан жаргах болтугай гэд 4 өдрөл дугаар Айдууны ишгэн цэгэр хавдаг.